За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр сарны зангилааныхаа бичлэгийн талаарх мэдээллийг үргэлжлүүлээд хүргэх гэж байна. За түрүүчийн бичлэгээр ярьсан байгаа да сарны зангилаа раху гэдэг, кету гэдэг, раху кету гэдэг ингээ хосоор нь нэрлэж байгаа. Луугийн толгой, луугийн сүүл гэд хосоор нь нэрлэж байгаа. Сарны өмнөд хойд зангилаа гэд нэрлэнэ. Яагаад гэвэл энэ маань болохоор ингээд хосоороо явдаг зүйл ахгүй, дан ганцаараа буудаг энерги биш. Нэг энерги нь нөгөөхөө ингэж түлхэж өгж яадаг, хүч олж яадаг, дэмжиж яадаг, эсвэл нөгөөхөөсөө авж яадаг ийм хосолмол энерги бүтээдэг тэр эрчим маань гэсэн. За яаж зурдаг вэ? Зурхаад ингээд ямар тэмдгээр харагддаг вэ гэх юм бол энэ ингээд зурчихсан байна. Доороо ийм дэгээтэй 2 дэгээтэй дээшээ доошоо харсан. Ийм тэмдэг байх юм бол сарны зангилаа буюу бидний кармаг илэрхийлж байгаа тэмдэг байна гэж ойлгоно. За бидний ингээд амьдралд карма гэдэг энерги нөлөөлнө. Юу гэхээр бид нар чинь насан туршдаа юуг сурах ёстой юм, ямар зүйл мэдээд түүгээрээ юуг дамжуулах ёстой юм, ямар төрлийн туршлагаасаа юуг хийж бүтээх ёстой ингээд ийм хоорондоо уялдаа холбоотой ийм энергийн доор ерөнхий нэг араам босч амьдарч яадаг гэсэн үг. Тэр араамыг болохоор энэ зангилаа маань зурган дээр бидний төрсэн хэсгийн гаригн дээр ингээд тэр тэмдэг нь байж байгаа байхгүй юу? Гэтэл энэ удаад энэ жилийн 1 сараас эхлээд жил хагасын хугацаатай насан туршид ингэж нөлөөлдөг тэр энерги маань ингээд хөдөлгөөн хийгээд эхэлчихсэн. Энэ маань бүтэн жил хагасын хугацаанд охин буюу загсын ордын энергитэй ингээд хошоод байж ах болно. За энэ энерги нь болохоор тэгэхээр юугаар ялгаатай вэ гэхээр бид нар ингээд насан туршдаа ямар зорилготой юм бэ гэдгийг ерөнхийдөө гадарлаж байгаа шүү дээ. Гэтэ энэ тодорхой хийлгсэн хүмүүсийг ярьж байгаа. Тэгэхээр энэ маань болохоор энэ жил хагасын турш бид нар юуг анхаарах ёстой юм бэ гэдэг нэмэлт мэдээллээ гэж хүлээж аваарай. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр арслангийнхаа ордыг төрүүлээд ярих гэж бодож байна. Арай олон хэлэх зүйл байгаа. Түүнийхээ дараа шууд залгуулад мэлхийн орд ярина. Мэлхийн орд маань болохоор ганц 2 хон зүйл байгаа. Тэгэхээр хамгийн сүүлд мэлхийг өнөөдрийн бичлэгийн дараа яриад дуусгана. За юуны өмнө арслангийнхаа ордныхан маань та нарын энерги болохоор Тэнгэрийн зурагны 5 дугаар орон зайд байрладаг. 5 дугаар орон зайгийн хажууд болохоор саяны нөгөөний зангилаа үүсэж байгаа охины маань орд байрладаг байхгүй юу? Охины болон загсны орд ингээд өдөөсөө хараад 6 болон 12 дугаар энерги дотор ингэж байрлаад нөгөө зангилаагаа үүсгэж байгаа. Гэхдээ энэ маань болохоор яг ямар энерги танд өгж байгаа вэ гэхээр арслангийн ордод маань анхаарах ёстой 3 зүйл байгаа. За нэгдүгээрт юуг анхаарах вэ гэхээр арслангийн ордны та маань өөрийнхөө санхүүг эргэж нэг шалгаач ээ. Санхүү чинь зөв байна уу? Дараа жилдээ, энэ жилдээ энэ санхүүгээр яваад ахад гаргалгаан тэр зам мөрн яг баттай байна уу гэдгийг заавал хянаж шалгаарай гэж нэгт зөвлөмөр байна. За хоёрдугаарт болохоор хэрвээ таны орлого санхүү муудах юм бол та дэрэгдээ байгаа хүндээ найдаж, итгэж, түүнийгээ дэмжиж, түүнийхээ орлогоор амьдрах, гол зогоох, өөрийнхөө юмыг яг өөрийнхөө жимийг бишэлтэй өөрийгөө боломжтой байлгах жил хагасын хугацаа гэсэн үг. Энийг яаж ойлгох вэ гэхээр нэгдүгээрт эхнэр чинь эсвэл нөхөр чинь мөнгө олдог байх юм бол тэр мөнгөн дээр нь тулгуурлаарай. Битээ заавал би олно гэд өөрийнхөө болж бүтэхгүй байгаа зүйл рүү улам дайраад бүр болж бүтэхгүй байлгаад байгаарай. Хажууд чинь мөнгө олдог хүн байгаа бол тэр хүндээ найдаад тэр хүндээ тулгуурлаад байвал дэмтэй жил хагасын хугацаа байгаа шүү гэсэн. За дэрэгдэх хүн гэхээр заавал таны эхнэр чинь ч юм уу нөхөр чинь бас байх албагүй. Гэрт чинь хамт байгаа аав чинь байж болно, ээж чинь байж болно. Бүр цаашлаад ажлын хамтрагч юм уу ажил дээрээс чинь мөнгөөр санхүүжүүлдэг тэр тухайн бүлэг эсвэл тухайн хүн байх боломжтой гэсэн. За энэ ингээ 2 дугаарт нь 3 дугаарт нь болохоор зээл орж ирж байгаа. Яагаад вэ гэхээр арслангийн ордны таны маань энерги болохоор өөрөө 8 болон 2 гэсэн 2-8-ийн эсрэгцэл буюу зангилааны холбоостой байгаа. Тэгэхээр 8 маань болохоор юуг илэрхийлж байна гэхээр саяны миний хэлсэн 2 зүйлсийг дээрээс нэмээд
зээл гэдэг, үр шир гэдэг зүйлийг бас ингэж агуулдаг энэ яриг багхгүй тэр орон зай гэсэн. Энэ орон зайд асуудал үүсэж байгаа учраас зээлээ хурдан төлөөрэй, зээлээ битээ удаагаарай. Өшөө дээрээс нь өөрөө ингээд зээл авах гэж байгаа бол зээл чинь бүтэх тал маш өндөр, гэхдээ болж өгвөл битгий зээл аваарай гэж зөвлөмөр байна. Шалтгаан нь эргээд анхны ярьсан луга өөрийн чинь мөнгө асуудалд орчихвээ. Тэр чин асуудалтай байхгүй. Яагаад гэвэл тэр асуудалтай болж магадгүй шүү гэсэн үг багхгүй юу. Тийм учраас энэ зүйлсүүдийг анхааруулмаар бас сэрэмжлүүлмээр байна. Илүү нухацтай хандаарай л гэсэн үг л дээ. За тэгээд 8-ын маань эсрэг болохоор эсрэг зангилаан доошоо буугаад 2 руу орж ирдэг. 2 маань болохоор юуг илэрхийлж байна? Юуг анхаараач гэж байгаа гэхээр одоо энэ жил хагасын хугацаанд өөрийнхөө эдэш уушийг зохицуулаарай. Бити хамаа намаагүй хийдээд уугаад яваад байгаарай. Яагаад гэвэл цаанаас нь одоо баг идэж уугаарай, хяналттай байгаарай гэдэг энерги орж ирж байгаа учраас өөрөө дэглэмээ тавихгүй бол цаанаас нь хүчээр нь аль нэг идэрхтэнгийн өвтгөөд өвчин хүрээд ирхвээ. Тэгэхээр тэрнээс нь өмнө одоо ингээд лимиттэй байгаарай, бити хэтрүүлээрэ гэж үзүүлмээр байна. За ингээд арслангийнхаа ордод маань ийм зүйлсүүдийг анхааруул зүгээр байгаа шүү. За дараагийнх нь манай мэлхийн орд. Мэлхийн ордныхан маань харьцангуй бас айгу зөөлхөн байгаа нэг талаараа. Яагаад гэхээр та нарын маань энэ яриг болохоор 9-3 гэсэн ийм зангилаатай бууж ирж байгаа. 9-ийн зангилаа маань болохоор энэ дээр байрлана. Юу илэрхийлж байна? Та нарт юу айгу боломжтой байгаа вэ гэхээр цагаачламар байх юм бол цагаачлын хүслээ өгөөрэй. Ихтэй сургуульд орох хүслийг өгье. Бүх боломжуудыг хай. Боловсролыг дээшлүүлэх гэж байгаа бол, шинэ нээлт хийх гэж байгаа бол тэр бүгд дээрээ алхам хийгээрэй. Хоош битээ суугаарай. Бүтэх магадлалууд маш өндөр байгаа шүү гэж хэлмээр байна. Өшөө дээрээс нь энэ төшөө юу холбогдож байгаа гэхээр аялал, хөлийн чанд гэх нэр бас айгуу сайн идэвхжиж байгаа. Өшөө дээрээс нь үүнтэйгээ бас яг зэрэгцээд та амьдралдаа юунд суралцаад амьдралаа илүү их сайжруулмаар байна. Яг тэрэнд чинь замчилж хөтлөх боломжтой айгүй мундаг одоо багш хүн гарч ирэх боломжтой байгаа шүү. Тэгээ багш хүн гэхээр яг заавал их сургуулийн багшийг бол хэлээгүй. Ямар ч байсан тэр өндөрлөлт хүрэхэд чинь дэм тус болох тэр их мэдлэгтэй хүн таарах бүрэн боломжтой жил байгаа гэдэг хэлмээр байна. За анхаарах ёстой нэг зүйл байгаа. Юу вэ гэхээр одоо энэ 9-ийн маань эсрэгцэл доошоо буугаад 3 орж ирж байгаа. 3-ийн нэрэг. 3-ийн нэрэг орж ирэхээр юуг анхаараач гэж юм гэхээр зам тээвэрт анхааралтай байя. Өшөө дээрээс нь зам тээвэр гэдэг чинь нааш цааш явж явах, ажил бүтээх бүх төрлийн зам хамаарж байгаа тий. Одоо бүр амьдралын зам, өнөөдрийн зам, явдал, зам мөр гэд энэ бүгдээр анхааралтай байхгүй бол урд нь ямар буруу зүйл хийсэн тэр чинь ингээд карма үүдэн андуурдаггүй гэдэг шиг эргээд орж ирээд асуудал үүсчихвээ. Энээс сэргийлэхийн тулд одоо эртнээс ямар буруу юм хийсэн, хизээ хинд одоо бас болохгүй зүйл хийчихсэн, тийм ээ үйлдэл хийчихсэн. Энэ бүхнээсээ тэр хүнээ хараад ингээд уучлалтай гуйвал маш сайн хэрэг тэгэж хэлж чадахгүй, уучлахгүй чадахгүй тийм боломж нь байхгүй байх юм бол ядаж дотроо ингээд өөрөө өөртөө ярилцаад за тэр үе тэрийг буруу хийсэндээ, буруу ингэчихсэндээ би өөртөө уучлахгүй жана гэж чин сэтгэлээсээ уучлалтаа ингээд өөрөө өөртөө ярьж гуйгаад биенээсээ тэр муу эрчмийг бас ингээд холдуулмаар байна. За ингээд арслангийнхоо болон мэлхийн ордуудад зөвлөгөөгөө хүргэлээ. Лайк дараад өгөөрэй. Ягаад гэхээр дараагийнхаа бичлэгүүдийг таныхаа лайкийг харж байгаадаас хийхэд урамтай байх болно. За ингээд бичлэгүүдээрээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай.